Сонсогч та Монгол бахархал нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсож байна. За Марко Полог алдаршуулсан зүйл нь болохоор Марко Пологийн аялал гэсэн нэртэй ном байдаг тий. За сонирхолтой нь одоо энэ бүтээл нь түүнийг шоронд хоригдож байхад бол бүтээгдэжсэн. За тэгээд 1298 онд буюу за Поло аяллаас ирснээс хойш бол 3 жилийн дараа өрсөлдөгч Женова одоо хотын эсрэг тулаанд Венецийн талыг тэргүүлэн оролцож яваад олзлогдсон байдаг. Тэгээд шоронд болохоор нөгөө тэр үедээ алдартай зохиолч гэгддэг байсан одоо Пизагийн Рустичеллотой анх бол танилцчихсан. За тэгээд ингээд одоо Поло түүхээ яриад за түүнийг нь Рустичелло бичиж буулгасан байдаг. Тэгээд ном нь болохоор 1299 онд бичигдэж дууссан ийм түүхтэй ном байна. Тэр ном нь алдарт Марко Пологийн аялал гэдэг ном. За манай монгол хэл дээр бас 2 3 гарсан байдیں۔ Тэгээд би сүүлд нэг хэвлэгдсэн номыг аваад бүр зорин байж аваад тэгээд юу яагаад уншсан их гоё ном байсан. Тэгээд гэрээс алдчихсан. Яав. Нэр алдчихсан зүгээр үз нөгөө ном чи хөл урууд тэгээд гараач. Өөрөө гараач тий. Нэг харамжил нөгөө номын төвөр дээрээс ном байхгүй. Бүр хөлн оргаад бүр номын тавирнаас ахаа буугаад бүр хаалгаар гараавсан шүү дээ. Ахыг нь бичгийн ширээн дээр байдаг хайч үе ялга болчихсон байдаг шүү дээ. Тий. Тэгээд харахаар ингээд Ламонагийн ширээн дээр, Сүнжээгийн ширээн дээр хөл орцоо алцаагаа гэтэж байгаа юм. Миний муу хайч гэдэг ахаа энд байна гэж байгаа юм чи. Тий, өөрөө хөл ургаал ингээд битүүрээ ширээн дээр хүрээд ирсэн. Та ерөөсө хүрдгүй юм шиг байлаа шүү дээ. Тий. Өөрөө л хүрээд ирдэг. Тий, өөрөө л гүгээ явчих юм шиг байлаа шүү дээ. Тэрэн шиг энэ Марко Пологийн аялал гэдэг ном бол ингээд алга болцсон юм байгаамаа миний. Тэгээ өөрөө хөл ураад манай гэрээс гараад. За. Тэгээ тэр номыг уншихад бол Марко Пологийн энэ аялал гэдэг номыг бол би өөрөө яг шимтэн уншсан. Маш их сонирхолтой ном байсан. Тэгээд би тэндээс олон гоё мэдээг бол санаж байна л да одоо бол. Гэхдээ тэр үед Марко Поло ч нэг Хувлаа хааны зураалаар маш олон оронд аялж байсан. Одоо манайхаар бол нэг элчин маягийн ажлыг хийгээд тэгээд харж байхад бол дэлхий дээр тэр үеийн хүмүүс бол ер нь л их махчин байсан юм билээ. Тэгээ ер нь монголчууд бол нэг бие бинийгээ барьж идээд байдаг харьцангуй гайгүй байсан. Ханыг буулгах чааж. Энэ юу? Энэний завсраар хоёлаа ингэж нүдээр ингэж солбож харах чинь гоё штэ. Сүнжид маа үед дээр нэг мониторны завсраар хоёр нэгээр ялаж хардаг шиг юм болох гэж байна. За. Нэг тэгж хараад. Тэгж харагдуулаад байд юм билэ. Тэгээд яадаг юм билэ. Тухайн үеийн одоо Марко Поло бол тухайн үед бол маш олон орноор явж байхад бол нэг л зүйлийг тэмдэглэсэн байдаг. За монголчууд бол бүдүүлэг хадуулга гэдэг ингээд байгаа боловч эдгээр чинь бас яг цаг дээрээ болоход бол бие бинийгээ барьж иддэггүй юм байна. Энд чинь нэлээд хөвгөлтэй байсан улсын тухай ярьж байгаа шүү дээ манай их ан гүрэн. Гэтэл Марко Поло өөрөө бол зөндөө олон орноор явхад бол тэр орны хүмүүс бол маш их ядуу зүдүү байсан. За тэгээд өлсгөөрөө л ерөөсөө нэг алаад идчихдэг гэсэн билээ. Гэж гардаг. Тэгээ ер нь бол энэ бол тэр үед бол ер нь хүн хүнээ барьж идэх үл нэг их гайхаад байхаар зүйл биш байсан юм билээ. За Марко Поло аяллаа ихэнд одоо өөрийн эцэг за авга нараа сайн таньдаггүй байсан. За Марко Полог одоо төрхөөс хэдэн сарын өмнө буюу 1254 онд за түүний эцэг Николо за авга мафианаар Аз руу худалдаа хийхээр аянд гарсан. За тэгээд тэд ингэж явсаар хагаад 1269 онд Венецид иргэн ирэхэд Марко 15 настай болсон байдаг. Шууд явал 15 жил. Тийм. Аймэрим. За ингээд 1271 онд одоо тэд дараагийн аялалд гарахад Маркогийн хувьд авга наран төдийлөн танил одоо дотны хүмүүс биш байсан гэж бас үздэм байлээ. Тэгээд уг нь болохоор тэд нөгөө алт орнодод богино хугацаанд буудлах төлөвтэй байсан ч нөгөө саяны хэлсэнтэй энэ аялал нь 20 гаруй жил үргэлжилсэн байдаг. Энэ дээр ахын нэг юм нэмчээ. Нөгөө юуныхэн Netflix-ийн Марко Поло гэдэг нэртэй цуврал кино хийсэн. За энэ кинон дээр манай Монголын бас нэг жүжигчин амраа чүдэн замраа. За тий яа үнэн юм чинь. Тэгээд би юу хийвэ гэж чүдэн зурдаг амраа маань. За тэгээ бас нөгөө манай нэг мисс болоод байдаг нэг хөрхөн яг Аз царайтай Монгол царайтай охин хоёр нэр тоглодъё. Тэгээ бид тэрэн дээр бол энд нэг асуудал гарч ирдэг байхгүй. Яагаад энэ Поло энэ болохоор 17 настай хүүгээ Хувлаа хааны дэргэд үлдээх болов гэдэг асуудлыг гаргаж ирдэг. Хүн бол хизээж төрсөн хүүхдээ үлдээхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэд яг хөө тэн дээр бол тэр Netflix-ийн хийсэн кинон дээр бол ингэж гардаг байхгүй юу? Тэр бол киноч байж магадгүй. Гэхдээ бас надад бол нэлээд өнний хувьтай санагдсан.
Марко Поло бол аавтайгаа тэр авг ахтайгаа ингээд маш олон замыг туулаад ингээд нэг үлгэн салгаа ингээд нэг Ихван гүрний нийслэл Дайду хотод ирж байгаа юм л да. Одоогийн Бээжин хотод ирээ. Тэгээ хаанд бараалгадаг. Манай Хувлаа хаан бол бас одоо Хятадын одоо уламжлалыг нэлээд авсан байсан учраас гадна Чингис хаантай адилхан гадна дотны одоо энэ аялж байгаа хүмүүсийг л хүндэтгэж хүлээж авдаг байсан. Ер нь Чингис хаан ч тийм байсан да. Тэгээ өвөөгийнхээ уламжлалаар бол ингээд хүлээж авдаг байсан. Гэхдээ хаантай уулзна, хаанд мөргөн гэдэг бол тэр аялагчдын хувьд бол нэгдүгээрт бол маш том бэлэг өгөх хэрэгтэй хаанд. А буцаагаад хаан бол тэрнээс нь илүү их том бэлгийг манай хаан бол одоо өгдөг байсан байхгүй. Яг тэгэхээр Ихван гүрний хаан гэдэг бол өөрийнхөө нэр цэрийг батлахын тулд ямар ч бэлэг өгсөн тэрнээс нь давал бэлэг өгдөг байсан байна. Тэгээд нөгөө Аполло, ах Поло, манай хүү Поло гурав чинь дахиад очсон чинь тэгэл Монголын Ихван гүрний хил дээр ирэн иртэл зөндөө их олон удаа дээрэмдүүл тонуулаад замдаа нэлээд юм болж байгаа. Монгол улсын хил дээр орж ирсэн. Тэгээд нэг жоохон бэлэг өгсөн чинь хаан голдог байхгүй. Тэгээ голоод тэгэл хаанд голодно гэдэг бол ерөнхийдөө цаазын ялтай. Тэгээ толгоогоо бас тулах гэдэг л байхгүй. Хааны доромжилсан ирд ордог. Тэгээд юу яж байгаа юм л да. За тэгээд яг бараг л одоо Аполлогийн толгой дастах дээрээ тулсан чинь нөгөө Аполло гэж юм. За би тэгвэл юу яа. Чиний над бэлэгч юм бол над үндсэндээ таалагдахгүй байна гэдэг. Бараг доотлын нөгөө нөхдүүд нь хэлж байгаа. За чи ийм шууд толгой бөндгөстэй жий гэл ингээл. Аполло бол тэр зуурт бол нэг ухаан сэлж байгаа юм да. За ер нь юу яа. Мэдээж миний бэлэг бол одоо жоохон тэр том дэлхийн том хааны өхөд бол эндээ ичмээр юм байгаа юм чинь хүүгээ бэлгэлдэг байхгүй. За би танд юу яа. Хүүгээ бэлгэлье. Тэгээ би бол ингээд зөндөө урт зам туулсан бас зөндөө олон удаа халдлагад өртөөд олигтой бараа таваартай ирж чадсангүй хаантаа ингэж уучлалт гуугаад тэгээ би өөрийнхөө хүүгдэнд бэлгэлье гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Хувлаа хааны чинь зэрэгцээд нөгөө сайд төвшмдүүд нь бүгдээрээ ингээд сууж байгаа шүү дээ. Том гадны илч ирж гэн гэж үзэж байгаа шүү дээ. Ингээд тэгсэн чинь бүх хүмүүс инээгээд л пап хүүгээ бэлгэлээ тэгсэн чинь Хувлаа хаан ганц ингээд гараа өргөөл нам болгоол тэр тэгсэн чинь нөгөөдүүлдээ юу гэж хэлдэг вэхээр та нар яагаад чоолоод байгаа юм? Надад бол дэлхийн ямар ч баян хүнээс илүү их алт эрдэнэс миний зойронд үлдэж байна. Гэхдээ та нарын хэн ч надад төрсөн хүүгээ бэлгэлээгүй штэ гэж хэлдэг байхгүй. Энэ бол надад тэрсэн хамгийн том бэлэг байлаа гэж хэлдэг байхгүй Хувлаа. Тэгээд за би чи надад төрсөн хүүгээ бэлгэлнэ гэдэг бол эцэг хүн өгч бол хамгийн том дээдийн бэлгээ чи надад барьлаа. За харин энэ хүүгээ авч үлдээ, бэлгэнд авч үлдээ. Хоёр полод бол хангалттай их алт эрдэнэс бэлэг сэлт өгөөд нутаг буцаа гэж хэлдэм. Тэгээд би бол энэ түүх харин ёстой магадлалтай байхаа гэж бодлоо. Зүгээр ер нь бол голгодох юм бол толгойд авчих гэдэг байхгүй. Толгойгоо алдахгүй юу гэдэг дээр л Аполло тэр Аполло хоёрын сэтгсэн арга баг. За нөгөө талаас нь бол мэдээж хэрэг ер нь хүүтэйгээ дөнгөж 2 жил хамт байсан нарийн ярих юм бол одоо өсгөлцөөгүй хүн чинь бас яг юм илгээр дэвтэж чадаагүй байгаа шүү дээ хүүтэйгээ нэгдэж чадаагүй. Тэр талаас бас нөгөө талдаа за ах вэ хаана дэргэдээ нэг хоолтой байх тал гэж утсан баг та. Ингээл олон зүйлийн шалтгаанаас болоод хүүгээ ингээд хаанд өргөсөн. Ийм юм болд юм билээ шүү. Марко Поло одоо аяллахаа ихэнх хугацааг одоо нөө Хувлаа хааны элчээр ингээ ажилласан 24 жилчтэй тэр чинь. За Пологийнхны одоо нөө гол 8 за торг үнэт эрдэнэс за тэгээ нөгөө халуун ногоо зэрэг юм ховор бараа байсан байгаа. Тэгээд нөгөө бас зөвхөн 8 хийхээр аялж байгаагүй. Тэгээд Монголын их хаан Хувлаан элчээр хийдэг байсан бас. За тэгээд ялангуяа нөгөө нэг залуу Поло их хаантай илүү ойр байж за нөгөө Хятад болон зүүн өмнөд Азаар татвар хураагч за тусгай элчийн хуваар бас аялдаг байсан. За тэгээд их хааны хүлээлгсэн итгэлэг хамгаалалт нь одоо түүнийг Монголын эзэнт гүрний хаанч хүрэхэд саад учруулдаг байсан. Тэгээд түүнд олгосон гэрээ нь болохоор одоо хааны агт морд одоо буудлах өртөөгөр бүрэн хангадаг байсан гэж бас ийм баримтал байна. Тийм ээ лээ. За энэ хүн бол би түрүү ярьсандаа нэг хааны төлөөллөөр ингээд олон орн явж тэр ямар хэцүү ядуу зүдүү амьдарч байгааг л харж байсан гэж тэр номон дээр бол бүр яг өөрөө бичсэн байдаг. Тэгээд тэр номон дээр нэгэд өгөхгүй нөгөө тэр үед чинь ер нь мухар сүсэг аягүй их газар авсан байсан үе байхгүй. Тэгээд энэ Азийн нэг оронд үлээ Марко Поло өөрөө бичсэн байна. Азийн нэг оронд үлээ ингээд аялж чинь хааны өгсөн бөгжийг Марко Поло алдчихдаг байхгүй. Тэр тэмдэглэл тэр аялал гэдэг номон дээр гардаг юм да. Айгүй гоё бөгж байсан. Хүн болгоны нүдтэй бөгж байсан. А тэр бол тэр бөгж бол
одоо Марко Полог хааны элчимаа гэдэг нотолдог нэг тийм нотлохоо одоогийнхоор л гадаад пассворд нь байна. Тэгсэн чинь нэг Ази арай Вьетнам билүү цаашаа жилөө хаан жилөө явж чинь нөгөө нэг тэр бүгд алдчихдаг байхгүй Марко Поло чинь. Тэгээ тэрийг өөрөө бичсэн бүгд алдчихсан. Тэгээ бүр одоо бүгд алдчихсан буцаага баг нөгөө хаанда зэмлүүлэх юм болдог Марко Поло чинь. За буцаж очиод нөгөө тусгай бүгжийг алдцаа одоо хаанд юу гэж хэлэндээ гал нөгөө дагалдаж явсан хүмүүс нь хямраад болдгоо. Тэгээ Марко Поло нөгөө хүмүүстэйгээ зөвлөдөж байгаа нэг ар зохиосон байгаа юм л да. Тэгээ хэлсэн. За миний энэ бүгжүүл юу яана? Одоо би энэ бүгжүүл үнэхээр өвд сэрдэмтэй бүгжөө. За тэгээ би дээрээс нь танаа эндхийн хамгийн алдартай бөө удган дээр очиж ингээд юу хараал хийлгэлээ. За миний бүгжийг 3 хоногийн дотор авчирч өгөхгүй бол тэр хүн бол шууд өхнөө удам судраараа будаа болно гэдэг ингээд. Тэгээд юус ингэ зар тарцсан. Юус нэг л өөрөө олж чадахгүй юм чинь. Нөгөө мухар сэсгтэй юм чи хүмүүс тэгээд тэнд. Тэгээ байжсэн чи 3 хоногийн дараа бүгд нь яг ямар замаар алгуулсан өөрөө хөлөөр ургаад ширээн дээр нь байжсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тийм тэгээд тэрэндээ Марко Поло нэг айгүй уужртай тэрнээс хойш юус тэр бүгжөө юус бараг ингээд тэрж унтдаг шахуу байсан ингээд бичсэн байд юм лээ л дээ. Тэр бол яг өөрийнх нь номон дээр гардаг өөрийнх нь тэмдэглэнэ. За Марко Поло бол зарим амьтныг үлгэрийн амьтан гэж бодолж исэн үе байсан гэж байгаа юм л да. За мэдээж хэрэг Азаас буцаж ирснийхээ дараа Марко бол одоо заан, сармагчин, матар зэрэг урд нь харж байгаагүй амьтдын талаар өөрөө тэмдэглэл дээрээ бичсэн байдаг. Тэмдэглэсэн байдаг, дурсан ярьсан байдаг. Жишээлх юм бол Марко авраг том биетэй хурц хумстай хүний бүхлээр нь залгиж чаддаг амьтантай таарсан мэтээр бичсэн байдаг гинэ. За мөн Азийн хэрс байгаа шүү дээ. Хэрс чинь ингээд хамар дээр ингээд ганц том ивэртэй амтан байгаа шүү дээ. Тэгээд ард нь жижиг ивэртэй. За энэ хэрсийг хараад бол мань хүн бол Европ хүнийхээ хувьд юу гэж гисэн тэр юникорн буюу ганц ивэрттэй шууд жиссэн байгаа. За би бол одоо ингээд Азад явж байгаад ганц ивэрт харсан. Ингээд үнэндээ бол тэр нь бол ивэрл юм да. Ивэрээрээ бол адилхан юм аа. Тэгээд тэр нь бол ингээд энэ бичтэнгээр Марко Поло бол гэхдээ арга байхгүй дээ. Чи би тэр ч гэсэн ямар одоо хэрвээ нэг ном одоо зураг мураг байгаагүй бол тэр хаа байсан газрын холны амьдтыг бол мэдэхгүй шүү дээ. Өөрийнхөө мэдэг төсөөллөөр л энэ чинь хэмжих байхгүй. Тэгэл яг нэг за нэг өөр нэг огт харж байгаагүй амьд нарах юм бол нэг дөхүүлээл. За манай үлгэрт нэг юм юникорн гэдэг нэг хэвэрт гэдэг амьтан байдээ. За энэ бол яг тэр байна гэж бодсон шүү дээ. Та Монгол бахархал нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.